За бас нэг асуулт байна. Надаас их асуудаг. Ширхгээр сольж болох уу? Ширхгээр солиулах гэсэн ингээд. Ширхгээр сольж болно шүү дээ. Энд угаасаа ширхгээр сольдгий шүү дээ. Тэгтээ солихдоо яг яах вэ гэдэг чинь хамгийн гол учир нь байгаад байгаа шүү дээ. Зүгээр вольт үзэж байгаа 10 мэнээр шарж марж байгаа тэгээд одоо солиул ямар ч нэмэргүй шүү дээ. Тэр вольт чинь одоо вольт чинь өөрөө бас их учиртай шүү дээ. Таас одоо вольтоо ч хүртэл мэдэхгүй нөхдүүд батарей солиод байгаа шүү дээ. Батарейны ширхгээр сольж гин гэдэг. Одоо ямар хибрид засвар гэнэ юу гэнэ. Батарей засвар гэнэ. Тэгээд вольт үзэж байгаа вольтынхаа яг аль тэ параметр нь вольт ч затрах олон янз шүү дээ. Яг алийг үзээд байгаа юм. Тэгээд яг яаж тэрийг мэдэж солиод байгаа юм. Тэгээд шууд л тэр нь хэлбэлцсэн, энэ хэлбэлцсэн гэж ярьж солиод удаан солиллоо шүү дээ. Тэгээд нэмэргүй одоо тэгвэл жилийнхэн дараа дахиад солиул та дахиад жил явна гэж бодоод тах шүү. Ширхгээс олж дахиад жил явчихна. Тийм юм биш. Хэрвээ ширхгээр тэгж солиулчаад жил явсан бол тэр маш сайн батарейг аваач дуусгаж ийн гэсэн үг байхгүй юу? Дахиад ширхгээр солиод Монгол аргаад монголчлна гэдэг Монгол аргаад гэж ширхгээр солиод нэмэргүүлдэг. Монгол аргач байх хэвдээ энэ Оросууд л Оросууд ч гэсэн ингэж хийдэг. Ер нь гадныхын анхандаа бол ингэж хийдэг байсан. Одоо бол энэ чинь шал өөр төвшөнд очсон шүү дээ. За би бол энэ бодит нөөцийн тодорхойлж ширхгээр солино. Тэр бодит нөөц гэдэг байгаа юм чинь таанаас интернет гуглээс хайгаад олдохгүй, олохгүй, мэдэхгүй тэр гарч ирэхгүй. Гард орох юм ашиглаад тэрийг гаргаж ирж чадахгүй. Хятадаас элдв янзын ч юм уу Америкаас ч юм элдв янзын төхөөр нөхөр зөөж ирсэн ч гаргаж чадахгүй. Тэр чинь олон параметрууд байдгийн. Дээрээс нь бас чинь олон жилийн туршлага бас байдаг байхгүй юу? Тэгээд гол нь судалгаан дээр тулгуурлаж тэрийг тодорхойлдог байхгүй. Гол нь бодит нөөцийн судалгаан дээр. Би бол өөрийн сэтгүүн судалгаатай учраас олон жилийн нэг хийж байгаа учраас өөрийн гэсэн системийн дагуу тэрийг сольдог байхгүй. За тийм байна. Тэгжиж бол ширхгээр сольж болно. Тэрнээс ш бусдаар бол солих ямар ч боломж байхгүй. Өөрөөр солих боломж байхгүй. Яг манай франчайзыг манай одоо миний технологиг эзэмшиж байгаа манай шав бол байгаа нэг компани маань тэднийг бол солино. Тэдний хэдгээ би удахгүй бас хэлнэ хаана яаж хаана бас байна гэдэг. За үндсэндээ ингээ Монголд бол 2 газар сольж байна. Гээл ойлгочих. За бусд нь бол мэдгүй зүгээр шууд л хэлчих худлаа шүү гэдэг. За тийм. За ингээд таад ингээд үнэлтээ чадчих гин үү? Батарейг ширхгээр солихын тулд бодит нөөцийн тогтоожийг солино. За бүр хямдхан батарейны зовлон үзэхгүй бай гэж бодож их юм бол өмнө нь тэр гэрэл батарейны эвдрэл гарахаас өмнө тэр гарах нь тодорхой байхгүй юу? Монгол дунд чиргэлжил байгаа бол тэрнээс нь өмнө гэрэл хэдэнгийн насгаас нь өмнө гэсэн үг. Батарейныхаа бодит нөөцийг тогтоолгож нөхөн сэргэж балансжуулжээ. Одоо хараар хэлэх юм бол моторынхоо маслыг сольдог шиг мотороо зохиулахгүй гэж моторын масс фильтр сольдсон шүү дээ. Тийм юм. Ингээд одоо хараар шүү. Хараар ойлгох юм бол тийм юм хийлгэжээ. Тэгээ манайхыг хаана уу гэж асуух юм. Утасныхаа Google Map-тай түшиг энержи гээд англиар бичих юм бол гараад ирнэ. Эсвэл одоо би таанаас одоо энэ явуулж байна. Одоо энэ дараагийн өнгөрч 5 шарын уулзуур энэ баруун гар талд геологийн төв лаборатори байна. За одоо энэ BSP худалдаа BSP дэлгүүрээ худалдааны электрон барааны. За дөнгөж энэ BSP-г өнгөрөөд баруун хэрэгнэ. Хэрвээ төв замаас явж байгаа бол манайх руу 4 зүгээс орж болдгийг энэ нэг орж байгаа нь энэ төв замаас бол ингээд дөнгөж BSP-г өнгөрөөд ингээ баруун хэрэгнэ. 5 шарлага гэсэн үг шүү дээ. Сүм BSP-ийн голоор. За ингээд чигээрээ явнаа. Ингээд чигээрээ л яваад байна. Иргэж мэрэхгүй. Тэгээ миний утасны дугаар тэр манай Facebook пэйж дээр байгаа. Манай пэйж рүү оронгод бүх юм байгаа. Өшөө бүр миний дээр үе 2-3 жилийн өмнө бичлэгийг үзье гэх юм бол манай YouTube сувг байгаа.
Түшиг энержигээд бас YouTube сувг байгаа шүү дээ, яг адилхан нэртэй. Бас тэнцээ юм мэдээллүүд байгаа. Тэгээ миний ганц нэг бичлэгийг үзээд дүгнэлт хийх боломж байхгүй шүү. Энэ судалгаа шинжилгээтэй энэ шинжилгээ ухааны үндэстэй юм чинь шууд нэг дор ганцхан ингээ бүгдийг ярьж хүнд ойлгуулна гэж юм байдгүй маа. Тэгэхээр би ерөөд нэг өнцгөөс нэг талаас нь ярьдаг гэсэн үг. За одоо ингээл чигээр явж шүү дээ. Одоо ингээ чигээр явах шин чулуун зам байгаа шүү дээ. Чулуун зам хүрэхгүй гэсэн үг. Ерөөд BSP-г иргэсэн бол дөнгөж одоо ийшээ ингээл зүү эргээл орчихно гэсэн үг шүү дээ. Зүү эргээл орчихно гэсэн үг. За ингээл явж гин гэсэн үг. Энэ зам руу орохгүйгээр ийшээ. Ингээл энэ 52 дугаар байр энэ ингээл гараад ирж штт. За энэ байна, энэ манайх шүү.